Сайн байцгаана уу хүүхдүүд. За манай өнөөдрийн шид таранда болоо эхлэхэд бэлэн боллоо. Ингэж оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэм блэ? Нэр нь хэм бэ? Айсго. Аль цэцэрлэг үү? 287-аас цэцэрлэг. Битгэлаа бүлэг. Айсго орж ирсэн байна. 287 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн дараа жил сургуульд орох ийм бэлтгэл бүлгийн хүүхдүүд нэг ангийнхаа орж ирсэн байна тийм үү? За дараагийн хүүхэд нэр нь хэм блэ? Игчмэг. Хэд настай? 5 настай. 5 настай. Дараа жил 6 настай сургуульд орно. Дараагийн хүүхэд? Аялгау. Аялгау. Дараагийн хүүхэд? Цэгц. Төвсөн заяа. Буян дэлгүүр гэсэн ийм хүүхдүүд орж иржээ. За өнөөдөр илжиг гээд нэг өөрхөнд нэг дүрс гаргаад зурчие. Багшигаа хараад падмастра аваад ингээд ихтэрээ. За ийм нэг дүрс зураад энэ үзүүрийг ингэж хийгээд ингэж зурчихна. За ингэж зурсан зурган дээрээ дэлтэн энэ хүнд дэлтэн ийм хоёр номон зураас илжигшин дэлтэн чихтэй байдаг тийм ээ. Туулай бас дэлтэн чихтэй. Урт ийм өндөр чихтэй. Нарийнхан ийм чихтэй. Инги гараад ирж байгаа юм. Нөгөө илжигний чинь чих нь гараад ирж байна шүү дээ. Амтны нэг онцлог нь. За энэгээр нь ийм номон зураас ингэ татчих. Хушуунд гараад ирлээ. Энэ дээр нь хоёр том хамрын нөх хийчих. Доогүй хийчих нэ шүү дээ. Хамар нь том хамартай байх нь шүү дээ. За энийг ингэ бодчихлаар яг нааша хараад ийм том хамартай илжиггүй толгой гараад ирлээ. Одоо юу дутуу вэ? Нүд. За ингээд цаашаа зураад байна шүү дээ. Багш нь ерөнхий хэлбэрийг хараад хэдэ чихийн хэр зурж юу? Одоо их л. Багшигаа хараад ингээд зураачих. Одоо доод биеийг нь болохоор гурвалжин залганаа. Чихэн дэдэнд байх гэсэн байгаа шүү. Болж байна. Одоо нөгөө чихийг хийж. Зүйтэй. Том юу хийж. Мундаг. За хоёр том хамрын нүхшгэ нүхнээс арай жаахан том хоёр нүд зурчие. Энэ дугуй. Ингэхдээ чинь том алаг нүдтэй яах вэ? Илжигний нүд нь гараад ирж байна тийм ээ. За энэ дотор нь бас дундаа цагаантай юм жижигхэн харддаг бай. Хүний нүдэн чинь бие рүүгээ хараарай да. Нэг гэрэл байна уу? Тэр төвшин заяагийн нүдэн дунд тэр гэрэл хэлцаад тэр харагдаж шít. Тэр нь энэ юу хааш. За ам нь юм байдгийг. Тэр үед юм. Номон зураач. Тэгээ чи ижиг чи яад дуурдаг үлээ? Ижиг шиг дуурах. Зурцсан. Зурцсан уу? Болж. За энэ дээр гурвалжин залгач. Гурвалжин дүрсийг мэдэн тийм ээ. Ингээд. Маш хараа суудсан. Зурцсан уу? Тэрэ. Ингээд ийм номон зураас зураад ижиг шин туурайтай шүү дээ. Туурайн дээр нь бас нэг гялаар үтэгээд ингээд гаргаад ирнэ. Эндээс нэг ийм нэг хөл гаргаад ирнэ. Хажуу тийшээ ингээд суудсан. Тэгээ илжигний сүүл чинь нь шүү дээ. Эндээс ингэж мушгираад ингээд үзүүр дээр юм бондогт. Тэгээ нэг үзүүвч хийж болно. За ингээд одоо нэг будах ажил чи эхэлж байгаа шүү дээ. Хэдүүлээ. Энэ шүдийг ингээд хийж болно. Ингээд бүр сүртэй харагдана. За тод хэсгүүдийн нийтүүлээ зурнаа.
нүдэн гэсэн чинь шүү дээ. Энийгээ тойруулаад ингээд зурчихсан нүдэн нааш ингээл тодроо гараад ирнэ. Манай 5 наснуу зураг урлагт орж ирж байгаа. Сайхан зурн шүү дээ. Амных нь хоёр талыг улаанаар ингээ харчихлаар шүдэн ингээд ярга харагдчих юм тийм ээ. За хүзүүв чинь хий чинь. Энэ хушуунаас нь бусд нь бүгд саарл. Та нарт саарл өнгө байгаа. Тийм ээ. Оо шүдэг үцгээ зурч. Зураг хамрах байна уу? Сүдийн зураг. Зураг хол амархан байгаа үү? Хэлбэр төрсийн тэр амьтныхаа онцлогийг л хараад тэгэл энд бас нэг юм байна. Бас дутуу байна. Харж исэн чинь энэгээр бас ингэ зурч. Нэг давхар зураас гүйдэгч. Шүдэж байгаа. Тэгээ чихийн яг уу яганаар яг энэ гадна талын яг уу ингээд яганаар энэ биерэн полмастраараа ингээд ахих маягтай ингэж удвал гэтээ зөөлхөн дараарай за. Энэ манай хүүхдэд 5 наснууд мундаг зурн шүү дээ. Авангаар зураг гаргаж ирнэ. Сэтгэлгээ задгаа шүү дээ. За ингээд. За ингээд бусдын яг уу. Багш нь өнгийн тэмдэглээд өгч. Энэ саарл өнгө. Ингээд бодож шүү дээ. За энэ дээр бас нэг онцлог илжгийг бодоход зурхад хөмсөг хийж игэл их гоё харагдана. Энд дээр их сэргэлнүүд гараад ирж байгаа юм. За ингээд хамар цээж энэ гэдсэн шүү дээ. Энэ хоёроос нь бусдын бүгдийн саарлаад бодох нь байна. За ингээд будах явцдаа хэдүүлээ яг уу. Дуугаан дуулаад шүлгээ уншаа явчих шүү дээ. Аясгоо дуулах шүлгэн шүү. Та нар ч нөгөө ангиараа бүжиглэнэ гэсэн тийм ээ. За ерөөсөө тгий. Тэгвэл биш дээ. Буян дэдгэр биш дээ. Том болоод ямар мэрэгчлээ болох вэ? Том болоод ямар мэрэгчлээ болох вэ? Чи нэг өндөр залуу болно шүү дээ. 12 дугаар ангис өгсөд тэгээд сураад тэгээ ямар мэрэгчлээ болох вэ? Одоо олон мэрэгжил байгаа шүү дээ, тийм ээ. За бодчих. Ээж бас огцсон асуулт шүү. Төвшин заяа ямар мэрэгжилт болох вэ? Цагдаа. Цагдаа. За ингээд мэрэгжлүүд нь гараад ирж шүү дээ. Цэгц ямар мэрэгжилт болох вэ? Бодсон уу? Морин. Морь уяач. Хурдан морь. Уйдаг хүн болох нь шүү дээ, тийм ээ. Чи юу гэнэ? Чи ямар мэрэгжилт гэнэ? Захирал. Болно. Тэгээ сайн сурах хэрэгтэй. Аялгүй ямар мэрэгжилт вэ? Энахыг хам. Аялгүй том болоо ямар мэрэгжилт? Эмч болно. Нэг эмч гараад ирлээ. Инг чимэг ямар мэрэгжилт болох том болоо? Зураач болно. Аялсгоо ямар мэрэгжилт? Юу гэнэ? Эмч. 3 эмч гарсан шүү дээ ангиас. За ингээд сургуульд ороод мундаг сурна. За одоо хэдүүл ингээд энийг яах вэ? Сайхан будаад явчих та. Нүрээр будах юм уу? Нүрийн тий энэгээр нэг саарл өнгөөр байгаа шүү дээ. Тэр өнгөөрөө будчихна. Будаж өгч. Будахад нэлээд ажилтай шүү дээ. Эхний хүүхэд авиаслаг зураач 280 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүгийн Аясгоогийн зургийг үзье.
За айсгаа. Зураг үзүүлэнтэй. Сайхан зурдаг хүүхдүүчүүдээ манай 5 наснууд чинь. Айсгаа үзүүлэх үү? За айсгаа жаахан үлээж. Айсгааг жаахан үлээж. Дараагийн авьяаслаг зураач инг чимгийнхэн зургийг үзье. За. 5 наснууд яаж зурдгийг жаахан дээшх нүүргэж. Ийм гоё дүрслэлттэй. Тэгш өнцөгт гурвалжин дүрсээ ашиглаад манай цэцэрлэгийн насны хүүхдүүд цэцэрлэгт бол одоо дандаа дүрс 5 дүрсээ ашиглаад 5 зураасаа ашиглаад ингээд зураг зурулах ийм хичээлүүдийг багш нар орж байгаарэ. Энэ хүүхдүүд их ойрхон хамгийн анхных нь алхан байдгийн шүү. За ингээд ийм сайхан зураг зуржээ. Зураг ертөнд тавтай морил. Амжилт хүсье. Инг чимэгтэй амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач аялгуу. Гэхдээ ер нь мундаг зурж байгаамаа манай 5 настай тэр. Гүтээ яа харахгүй л илжиг ийг одоо гоё дүрссэн байгаа юм. Тэгээ наа талд нь үүл мод ингэж хийгээд чихийн их гоё уран гаргасан. Ерөөсөө л яг илжиг. Ийм гоё зураг зурсан аялгуудаа амжилт хүсье. Маш том ирээдүй байна. Дараагийн авьяаслаг зураач айсгаа. Дараа нь үзүүлнэ. Дараагийн авьяаслаг зураач цэгцхийн бүтээлэг үзнэ. Цэгцээ. За цэгц подмастера хийлээ. Чамбай шүү манай цэгц. 5 настай сургуульд ороод мундаг сурна гэж байгаа. За. Харууллаа. За ёстой гоёо. Ийшиг харуул. Цэгцээ. Тэр камер руу харуул. Игцлээ. Ёстой гоёо гоц. Ийм гоё дүрслэлийг дүрсээ ажиллагаад ингэж гоё ойлгож гаргаж ирж байгаа. Тэр нүд нь тэр ам нь гайхалтай гоё болсон. Тэ? Цэгцийн тэр зурсан хүүхдэн гараад ирлээ. За ингээд сайхан зураг зурсан цэгцтэй улам их амжилт хүсье. Чи мундаг зураач болох нэ. Дараагийн авьяаслаг зураач төвшин заяа. За гоё. Тэр толгойн том хийц чи бүр гоё болсон. Үүртэй, нартай, тийм ээ. Ингэж гоё чөлөөтэй илэрхийлдэг хүүхдүүд ч манай 5 насных. Эдгээр чи одоо та нар ч одоо сургуульд ороод мундаг суран шүлээд ийм сайхан зурж байгаа хүүхдүүд. Зургаас бүх одоо авьяас чадвар нь эхэлдэг шүү. За ингээд төвшин заяада амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач айсгоо дууслаа. Айсгоогийн зургийг үзнэ тэр. Ийм чамбай зурдаг. Яг их харуулаарай. Зурсан хүүхдийн дараа нь харуулнаа тэр. За манай 5 наснуудын хэмжээнд бол маш гоё зураг боллоо. Их гоё дүрсэлсэн. Тэр дүрслэл дөрвөлжин, гурвалжин гэдэг дүрсээрээ ийм гоё зураг зурчих байгаа. Айсгоо мундаг амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач буян дэлгэрийнхэн зургийг үзнэ. За гоё. Ерөөс чигдэхэндээ ингэж сайхан оролцож байгаа. Манай хүүхдүүд чи өөрсдийнхөө өсөлтөөр орой гэсээр ороод ирсэн тий. Ястай мундаг. Дараа нь одоо бас дараагийн найзууд нь хүлээж байгаа. Ийм сайхан авьяаслаг хүүхдүүдтэй ийм сайхан цэцэрлэг ийм бэлтгэл бүлгийн хүүхдүүд та нар сургуульд ороод мундаг суралцсан. Амжилт хүсье. Тэгээ ийм сайхан зурсан хүүхдүүдтэй яг уу цэгцээ бэлгийг чи гарт болох гэж. Бэлгийг гарт. За тэр багш нь ном бэлэг өгдөг. Аргай мэргэн гээд Эрдэнэбат яруу найрагч ийм хөөрхөн туйс зохиолтой ээж аваараа уншуулаарай. Тэгээ энэ хөөрхөн Нью-Йорк Америк ямар нэг ийм хөөрхөн тоглоом. Энэ нөгөө заавар нартаа байдаг. Хоорондоо ингэж шоу хайж тоглодог их гоё тоглоом байгаа шүү. Энийг ах эгчд нартайгаа тоглоорой. Тэгээ энэ яг уу солонго бүрмэл чихрийн хамт ингээд хийцсэн байж байгаа. Номон бэлэг, тоглоом, чихрэн бэлэгтэй. За ингээд хүүхдүүдтэй амжилт хүсье. Буян дэлгэртэй амжилт хүсье. Төвшин заяатай амжилт хүсье. Цэгцтэй амжилт хүсье. Удахгүй шинэ жил болон тэрүүгээр яадаг үлээ. Та нар бас бэлэг аав тий. Өвдөө үгүй аваас бэлэг аав ш. Аялгуудаа амжилт хүсье. Инг чимэгтэй амжилт хүсье. Айсгоодон амжилт хүсье. 280 дуу цэцэрлэгийн мөнгө чимэд багштай бэлтгэл бүлгийн А бүлгийн сурагчдын өнөөдрийн хичээл үгээ дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяртай. Баярлалаа.
залт үнэг. Эрт үрдийн цагт аглаг буйд нутагт намруулж гинтгэн их цас урж 3 хоног шуураад тогтож гинэ. Их цасан 7 хоног хоолгүй байсан үнэг өлсөж ой дундуур хөтөрчин тэнсэн ч идэх юм олж чадсангүй. Өлссөн үнэг таарлцсан амтнаа хуурч үл залгая гэж бодож явлаа. Гэтэл замд нэгэн хэрэг ааруул зуучсан нисч явна гинэ. Түүнийг харсан үнэг модны ёроолд оцоож суугаад хэрэг туслаарай. Хавханд орчихлоо. Хатуу хавх хахир анчин хоёроос аварч хайрл химэн гуйчээ. Хэрэг туслахаар дэрэгдэн бууж ааруулаа газарт тавьчихад ойртон эрэхтэн үнэг ухсхийн ааруулыг нь шүүрэн авч битүү бургасан доогуур шургаад алга болчихжээ. Хэрэг дээгүр нь эргэлдээд түүнийг олж чадалгүй гомдолтойхон үр рүүгээ явжээ. Ааруултаа болсон үнэг хэрэг явсны дараа битүү бургасан дундаас гараад иртэл туулай Евэн өнхрүүлээд явж байна гинэ. Үнэг би хоолтой боллоо гэж баярлан туулайхан минь дээ. Ийм хин жаахан хоол бүжингүүдтэй аваачиж өгөх гэж байгаа юм уу? Үүнээс том Евэн тэрүүхэн дор би орхичихлоо чи аав гэж өгөөмөр зан гаргалаа. Туулаа итгэхгүй эргэлзэж юу хэлэхээ мэдэхгүй зогсч байтал үнэг туулайхан минь би чамд л тус болох гэж байна шүү дээ. Хэрвээ би худлаа хэлсэн бол миний ааруулыг наад Евэн дээрээ нэмэж аваарай гэж хэллээ. Туулаа итгэж том Евэн авахаар жижиг Евэнгээ үлдээн явлаа. Үнэг ааруул Евэнтэй болсондоо баярлан цааш явв. Гэтэл хэрэм 2 модны дунд торонд орооцолцоход хаашаач хөдлөх аргагүй гацчихад байж байлаа. Хэрэм авраараа ахын дүүс минь хүмүүс намайг барих гээд тор татчихсан байж би мэдхгүй орооцолдчихлоо гэлээ. Үнэг дүү минь дүрсгүй гинэн байхаа бол. Урд замаа харж ухаантайхан яв. Гаварнууд минь өлсөж байгаа. Хоол залгуулахгүй бол юр болохгүй нэ гэж хэлээд туслалгүй хинэггүйхэн шогссоор далд орчээ. Хэрэмнээс нэг их холдоогүй байтал хавханд орчихлоо. Үнэг ой амьтад минь туслаач. Олон хоног хоолгүй байсан гаварнуудтай үл залгуулах гэж яваад ядарсан надад туслаач гэж ойгоор нэг гашгирч гинэ. Энэ дууг сонссон хэрэг нисж ирээд залт шармын дахин хуурч байна уу? Хүний эмийг зөвшөөрлгүй авдаггүй юм гээд ааруулаа шүүрч аваад яваад өглөө. Туулаа дэгдэн ирж хурам эхлэх муухай өөрийнхөө хоолыг авъя. Хуурч биш хөдөлмөрлөж хоолоо олж сур гээд Евэнгээ аваад яваад өглөө. Хэрэм хажуугаар нь өнгөрөхдөө хүнд туслаж бай ах минь гэж хэлээд модноос мод дамжин дүүлэн алга боллоо. Харин анчин хавханд нь үнэг орсонд баярлан инээсээр хурч ирж гинэ.